эрхлэлтүүд IT Zone компаниг үүсгэх захирал Эрдэнэ Ампур үлцээрсэн байна. За Bloomberg-т үлцээрсэн нь маш их баярлалаа. Тэгэхээр IT Zone компаниас жил борлохын зохион байгуулдаг Security Transformation Forum 2016 арга хэмжээгээ энэ жил Human AI гэсэн үрээн дээр зохион байгуулж байгаа. Гас яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр ягаад Human plus AI буюу хүмүүн болон AI гэсэн хослыг сонгосон байх гэж үү те. За юуны өмнө төлөвтэй урьж оролцож байгаад баярлалаа. Манай IT Zone компани Security Transformation Forum буюу одоо товчоор STF арга хэмжээг энэ жил 7 дахь удаага зохион байгуулагдаж байна. За энэ жил Human plus AI гэж нэрлэсний учир гэвэл за одоо хэмэл оюун ухааны хэрэглээ одоо мэдгүй байхгүй болсон тийм ээ. Бүх салбарт хэмэл оюуны хэрэглээ ороод ирсэн. Түүнийгээ дагаад үгдгийн мэдээж хэмэл оюунаар одоо үгдгийн одоо equipped болсон хэмэл оюун ухаанаар тоноглогдсон энэ халдлагын тоо жилээс жилд өсөж байгаа. Жишээлбэл зөвхөн phishing гэдэг төрлийн халдлага дээр сүүлийн 2 жилийн хугацаанд 1200% өсөж байгаа гэж. За phishing гэдэг халдлага бол жишээлбэл бидэрт ингээд банк ирж идэг төрлийн халдлага шиг яг имэйлээр нэг юм манай одоо танай байгууллагын ажилтнаас ч юм уу эсвэл удирдлагаас ч юм уу эсвэл нэг том судалгааны байгууллагаас ч юм уу гэдэг нэг юм линк ирдэг. Дотроо нэг юм attachment файлтай ирдэг. Тэгээ тэрийг шилбэл AI буюу хэмэл оюунаар ингээд тоноглоод яг л өөрсдөө юм шиг аюул тийм мэржлийн харахад бол өө яг манай энэ мэддэг дотоод имэйл юм шиг юм байдлаар ирдэг. Болгоод тоноглож одоо сайжруулж байгаа гэсэн. Тэгээ энэ чиглэлийн халдлагууд ирж байгаа. Энэ хамгийн гол нь AI өөрөө ямар хэмжээний хурдтай байлээ. Ямар хэмжээ хязгааргүй боломж байгаа байл. Тэр халдлагууд өөрсдөө AI буюу хэмэл оюунаар ингээд тоноглоод ирэхлээр тэрний эсрэг бид бас мөнгө AI хамгаалтын бааз үүсгэх шаардлагатай болж байгаа. За энэ ягаад хүний оролцоо юу вэ гэхлээр зөвхөн бүх юмыг AI буюу хэмэл оюунаар шийдвэр гаргалтанд оролцож болохгүй. Хүний өөрийн шийдвэр гаргах чадвар гэж зүйл байгаа. Хүний өөрийн нөхцөл байдлыг үнэлэх чадвар гэж байгаа. Энийг хэмэл оюуны одоо автоматжуулалт хэмэл оюун ухааны одоо хурдтайгаар ингэ нийлүүлчихээр энэ бол илүү сайн одоо хамгаалтын төрөл орчин үеийн хамгаалтын стандарт болж байна гэж үзэж байгаа байхгүй. Энийг бол мэдээж бид нар гэхээс илүү одоо одны гадны олон улсын байгууллагууд яг ийм одоо орчин үед яг ийм л стандарт энэ одоо 2026 болоо цаашдаа ийм стандарт бий болж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ сэдвийг бид нар барьж аваад энэ жилийн арга хэмжээгээ энэтэй уялдуул зохион байгуулж байгаа гэсэн. Түрүүлсэнчлэн нөгөө нэг хэмэл оюун одоо ухаан дээр ингээд тоноглосон equipped бус алдлагууд олон хэмжээгээр нэмэгдэж байгаа гэж байгаа шүү дээ. Тэрийгээ дагаад хамгаалтын бас шийдлүүд нь өөртөө айгүй сайжрах юм шаардлагатай болчихдог. Жишээлбэл одоо AI powered SOC буюу одоо яг хэмэл оюунаар тоноглосон одоо security operation center гэж ярьдаг те ийм байх. За одоо үүдээ behavioral analysis биш англиар яриад байгаа. Behavioral analysis гэдэг юм уу? Zero trust буюу одоо ямар нэг байдлаар хүний оролцоогүйгээр шийдэх гэдэг юм уу? Яг ийм чиглэлийн одоо хэмэл оюун дээр суурилсан хамгаалтуудын одоо хамгаалтын системүүд найдвартай ажиллах юм шаардлагатай болж байгаа. Тэгээд яг энийг бид нэр жишээлбэл одоо манай энэ нөгөөдөр 5 сарын 13-нд болгож байгаа форум дээр манай ирж байгаа одоо гадны зочид буюу одоо Fortinet, Thales, Cisco гэх мэт байгууллагууд болон бусад байгууллагуудад маань яг энэ одоо хэмэл оюун суурилсан хамгаалтын шийдлүүдэд уг формыг танилцуулна. За мөн хажуугаар нь бид нар бас demo stage гэдэг зохион байгуулж байгаа. Demo stage-ээр яг одоо саяны жишээлбэл хамгаалтаас хэрхэн яаж real time буюу бодит цаг хугацаанд хамгаалтын шийдлүүдэд ажиллах уу, яаж хэрхэн хянах уу, хэрхэн мониторинг хийх үү гэх мэт одоо энэ бүх шийдлүүдийг форум дээр бас бид нар одоо амьд байдлаар бас тэнд үзүүлж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд та сайд урьдчилж байгаа phishing буюу одоо phishing төрлийн халдлага бол 1200 орчим эрчимцэн гэдэг. Тэгэхээр ингээ харахаар кибер халдлагын тоо ер нь дотоодд болон олон улсад за магадгүй бүс нутагт ер нь сүүлийн жилүүдэд ерөөхдөө ямар хөө таан үзүүлэлттэй байгаа даа. Phishing гэж бид жишээ авч хэлсэн бол асар олон мянган халдлагуудын нэг л төрөл. Гэтэ хамгийн төвөмөл халдлагуудын нэг. За манай улсад жишээлбэл надад яг 2025 оны тоотойгоор байхгүй. 2024 онд 1.6 сая гаруй халдлага манай улс үжиглсэн гэсэн бас төрлийн байгууллагын тоо байдаг. За тэгээд нийт халдлагын яг бараг 70% төрлийн байгууллага руу чиглэсэн. За тэгээд үлдэж байгаа 30% нь яг эрүүл мэнд боловсрол уулуурхаач гэдэг юм энэ чиглэлүүд рүү одоо
таргетталсан буюу онилсан ийм алдууд болсон гэсэн тоо байгаа байхгүй. За дэлхийн нийтийн зүгээр одоо томоохон одоо IBM ч гэдэг юм уу, Gartner ч гэдэг юм уу, томоохон одоо судалгааны сайтуудаас зүгээр ингээд мэдээлэл харж байхад хамгийн одоо нийт дэлхийн халдлагын бараг 40% нь 35-40% наад нам хөндлөн бүс нутагт төвлөрч байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр ялч манай энэ бүс нутаг өөрсдөө яг одоо кибер халдлага хамгийн том дэлхийн нийтэд бай болчиход байгаа гэсэн. За манай улс руу орж иж байгаа халдлагуудын ерөөсөө үндсэн хамгийн том 3 одоо юу гэдэг халдагчд нь бол халдагч улс нэг юм уу? Оросын улбаны улс. Хятад, Америк нэгдсэн улс. Энэ гураас халдлагууд хөвчлөө орж ирдэг гэсэн бас тоо статистикууд байдаг юм билээ. Тэгээд энэ ер нь нөгөө бүс нутгийн хэмжээнд жилд ингээд халдлагын тоо бол нэг хамгийн бага 25-аас 35% өсдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй одоо 25 онд өсөөд 26 он гарахаар энэ халдлага бол бараг 2 сая гараад 3 сая руу төгссөн байхыг ч одоо үсэхгүй байх халдлагуудын тоо. За тэгээд мэдээч хэрэг энэ саяны төв салбарууд төрдлөө шүү дээ. Төрийн байгууллагууд 70% гэдэг гэсэн босоод хувийн одоо эрүүл мэнд боловсрол гэдэг. Энэ дунд нэг сонирхолтой салбар байхгүй байгаа нь банк санхүү буюу FSI байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр ийшээгээ бас халдлагууд орж ирдэг. Гэхдээ энэ чиглэлийн байгууллагуудын маань одоо банкуудын хамгаалтын одоо чанар гэх юм уу те хамгаалалт арай илүү найдвартай сайн байдаг учраас эцэнгүү халдлага орж ирдэг баг. Гэхдээ орж ирж байгаа халдлагууд нь бол цаашаа нэвтрэлт нь асар бага байдаг юм билээ. Дотоодын хэрэглэгчид аж ахуй нэгжүүдийн зүгээс ерөн сүүлийн байдлаар ингээд танай компани зүгээс харж байгаа кибер аюулгүй байдалтай хандах хандлага ирэхэд бас сүүлийн жилүүдэд хувьсан өөрчлөгдөж байгаа юм. Тийм чинь анх бид нар STF-ийг хамгийн анх удаа зохион байгуулж байхад ер нь кибер аюулгүй байдал гэдэг нийт юу гэдэг нь ч одоо 2010 буруу санаагүй 6 онд байгаа. Нийтээрээ яг энэ ойлголцлыг бас ойлголт хүлээн зөвшөөрөх байдлаар бас нэлээд хангалттай байсан гэж бид нар боддог. Тэгээ бид нар ер нь одоо энэ кибер аюулгүй байдлын ертөнцид юу болж байна? Ямар трендүүд шинээр бий болоод байна? Тэ яг одоо гадны мундаг эксперт компаниудад ямар чиглэлийг барьж байгаад энэ кибер аюулгүй байдлын хамгаалтын шийдлүүд нь юу байна гэдэг юм уу те. Илүү тренд талаас нь танилцуулдаг юм арга хэмжээ байсан. Тэгээ сүүлийн жилүүдэд ялангуяа ковидос хойш 2022 бид нар харж байгаа 23, 24 он, 25 онуудад бол кибер аюулгүй байдлын салбар өөр асар худалдаа хөгжиж байгаа. Асар худалдаа томорч байгаа. Тэгээ одоо маш олон юм дотор дэд салбаруудад ингээд тоогдож байгаа байхгүй. Тэгээ тухайн жил болгонтанд бид нар уялдуулаад 23, 24, 25 онуудад арга хэмжээгээ тухайн одоо жилд ямар хэмжээний тренд бий болж байна. Тэрний дараагийн жилд нь бас ямар тренд үчнээ бий болох чинь гэдэг чиглэлд бид нар арга хэмжээгээ зохион байгуулдаг. Өөрөөр чи асуултанд хариулахад бол тэр үетэй харьцуулахад одоо бол их юм да одоо 10 жилийн дараа ингээд за магадгүй 7 жилийн дараа ингээд харьцуулаад харахад бол эцэнгүү бас enterprise байгууллагуудын аюулгүй байдлыг ойлгох ойлголт бүр илүүтэй удирдлагын төвшөнд буюу топ менежмент левелдээ ойлгох төвшөнд харьцангуй сайжирсан. Энэ өөрөө аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэдэг нь өөрөө компани стратегитэй салшгүй холбоотой зүйл юм байна. Энэ бол зүгээр нэг IT-ийн хилцсэн хариуцлагатай ажил биш юм байна. Энэ бол топ менежмент, CEO тэг компани эзэдүүдийн өөрсдийн бас хариуцлагатай юм чухал шийдвэр сонголт юм байна гэдэг бол харьцангуй ойлгоод байгаа. Тэгээ энэ дээр бол яг тэргүүлэх чиглэлүүд бол ялчууд, банкуд, за төрийн статус бүхий томоохон байгууллагууд, за телко компаниуд бол ялчгүй өөрсдийн энэ аюулгүй байдлын хамгаалтыг бол маш олон параметрүүд дээр ингээд шийдчихсэн байдаг. Жишээлбэл application, data өгдөл, сүлжээ, периметр ч гэдэг нь дотор аягүй олон нэр. Тэр болгон дээр нь тусгаас юм олон төрлийн олон юм компаниудын шийдлүүдийг ингээд байршуулсан, нэлээд сайн хамгаалтай болсон. Саяны одоо дурдсан компаниуд дээр. Гэтэл бас зарим байгууллагууд манаас тараахан тийм биш. Ерөн зүгээр нэг цөөхөн тооны томоохон байгууллагууд хамгаалтаа сайн хийсэн үг болохоос биш. Яг одоо дунд түвшний байгууллагууд бол хамгаалт найдвартай биш. Тэрийг бид нар бол маш олон жишээн дээр харж байгаа. IT zone компанийн хувьд бол мэдээж дотоодын зах зээлд одоо компьютер зэрэг одоо бүтээгдэхүүн борлуулдаг гэдэг утгаараа бас танаас хэрэглэгчдийн худалдаа авах чадварыг бас асуумаар байгаа. За мэдээж геополитикийн нөхцөл байдлуудад бол ингээ харах юм бол тээвэрлтийн үн өсгч гэдэг юм уу. За магадгүй бас компьютерт одоо ордог, чипт ордог одоо түүхийдийн үн өсгөтэй холбоотойгоор ер нь эцсийн бүтээгдэхүүний үн өсөж байгаа болов уу гэдэг талаас нь асуусан. Яг хэд хэдэн суурьшилтгаануудаар тайлбарлагдах юм. Жишээ нь за компьютер буюу одоо бидний эргэлдэг ноутбук,
таблет, десктоп компьютерууд, за цаашлаад сервер, за сүүлийн үед GPU сервер гэж хэлж шүү дээ. Тэгэхээр ялчгүй нөгөө хэмлөөний дагаад энэ салбар илүү хурдтайгаар ингээд өөрчлөгдөд маш хэмжээний эрэлтэгц үүсэж байгаа байхгүй. Тэр ялангуяа энэ компьютер нode буюу одоо энэ тооцоолох төхөөрөмжүүд, сервер, ноутбукны үн бол үнэхээр одоо юу гэж галзуу хурдтай өсөж байгаа. Энэ бол одоо ямар нэг байдлаар геополитикийн ихээс илүү ялчгүй энэ хэмлэл үеийн эрүүл үеэс таасан асруудтай үнийн өсөлт явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо зарим тохиолдолд бид нэр 7 хоногийн хугацаатай үннийг хадгалах болцоог болчихдог. Хамгийн энгийн жишээ нэг ноутбук нэр ам бид нар 80 мянган төгрөгөөр чинь борлуулдаг байлаа л да. Одоо хамгийн амтнд 400 мянга сая төгрөг болчихж байгаа. Хэд дахин өссөн бэ? Серверийн арам энэс ч хурдтайгаар нэмэгдэж хадгалдаг. Энэ бол яг л хэмлэл үеийн нэг жил.